Go. За сайн байна уу? За боёо. Хабараа танай. За бид өнөөдөр Токио талаас ярьж байна. Тэгээд одоо яг Токиогийн их сургууль дээр би энэ докторант хийдэг байгаа. За тэгээд өнөөдөр их гэдэг нь хэрэг хамгийн их нөгөө мессежээр асуултууд их ирж байгаа. Тэгээд хамгийн их ирдэг асуултуудад хариулаад явчих гэж бодсон. Нэг 15 асуулт байна тийм. За тэгээд эхнээс нь явах уу? За Японы бэлтгэлд явахын зардал нийтдээ хэдэн төгрөг орчим болдог вэ? За энд би харилж Японы сургуулиуд бол йенээрээ жилийн 600 мянган йенээс 840 мянган йен хооронд бэлтгэн тийм байгаа. Тэгээд Монгол төгрөгөөр бодохоор нэг 14-өөс 20 сая орчим төгрөгийн хооронд байна. За тэгээд төлбөрөө 2-оос 4 хувааж болдог сургуулиуд байгаа. За тэгээд яг 2 хуваа гэхээр яг 50% нэхэнд нөгөө гэсэн үг биш. Нэг 60 орчим хувийн төрүүлж төлдөг юм байгаа шүү. За хоёрт нь бол бүрдүүлэх материал. За бүрдүүлэх материал. За хин хариуцгаа. За бүрдүүлэх материалын хувьд ерөнхийдөө хувь хүн болон батландаагчийн гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. За хувь хүний материал гэдэг тэгэхээр сурч байгаа хүмүүс болон сургуулийн тодорхойлт одоо сурчин хүмүүсийн тодорхойлт тэгээд дүнгийн тодорхойлтыг авдаг байгаа. За төгссөн хүмүүс бол диплом болон 10 жилийн гэрчлэгийн одоо гэрчлэгээр авчирч өгнө гэсэн. За тэгээд иргэний үнэлэх, гадаад паспорт, хаягийн тодорхойлолт, за төрсний гэрчлэгээ. За төрсний гэрчлэгийг шаарддаг болон шаарддаггүйгээ сургуулиуд бол тийм сургуулиас хамаараа жоохон явуулаад байна. За тэгээд тухайн хүн ажил хийдэг бол ажлын газрын тодорхойлолт гэсэн бүрдүүлэх материалууд байгаа. За батландаагчийн хувьд юу гэдэг вэ гэхээр ажлын тодорхойлолт, цалингийн 3 жилийн хүртнэх, банкны тодорхойлолт, хуулга, за тийм мэдээж хаягийн тодорхойлолт, ганц нэг чухал зүйл нь төрөл садын авалгаа. Тийм 100 айлын усын бүртгэл хэлээ тийм. Тэндээс авдаг гэж байгаа тийм. За эдгээр баримтууд. За тэгээд доод шаардлага нь тэр 10 жилийн гэрчлэгээ заавал байх шаардлагатай. За 10 жилээ төгсөөд нэг хэсэг ажилласан усаад удаан хугацаанд ажилласан усаад байдаг. Их сургууль төгсөөд бас ажилласан усаад тийм усаад бол болно. За гэхдээ сургуулиас хамаараад нэг 10 жилээ төгсөөд 5 жилээс илүү хугацаанд ажил хийгээд явсан ч юм уу. Их сургуулиас төгсөөд 5 жилээс дээш ажилласан хүмүүсийг авдаггүй сургууль гэж бас байгаа. Тэгэхээр бид нэртэй хэлсэн зөвлөд яриараа авдаг сургуулиуд бас байдаг шүү. За сургуулиас л хамаарна гэсэн үг болж байгаа юм л та. За байр олж өгдөггүй байр зохицуулдаг гэсэн. Цагийн ажил гэж байна тийм. Дараа нь талаар цагийн ажилд зуучилдаггүй гэсэн. За тийм яриач. За байр бол бид нар яг түрээсийн байр олж өгч болно. Дотор байранда байхгүй гэсэн үг шүү дээ тийм. Дотор байрлал сургуулиуд бас байдаг тийм. Нэртэй зориулаад түрээсийн байр олж өгч болно. Эсвэл share house болоод тэгээд share house гэж байлаа. За тэрийг мөрөд тайлбарлаж байгаа. Share house гэдэг нь болохоор Японд одоо сүүлийн үед их нэмэгдэж байна да. Юу гэхээр нэг 50 янз бүрийн share house-нууд байна жижиг том. Тэгээд нэг том гэх юм бол 50 60 100 хүний нэг дор амьдарч байгаа тийм байрнууд байна. Тэр яг тусдаа өөр ингэсэн жижигхэн өрөөтэй. Тэгээд нийтийн галтгоо нийтийн байдаг ч юм уу. Нэг нийтийн өрөө дээрээс цуг байдаг тийм байрнууд байгаа. Тэгээд тэр нь онцлог нь бол яг үний хувьд их юм. За нэг 30 мянган йенээс 20 мянган йенээс ч эхэлдэг тийм байрнууд байдаг. Тийм. Тэгээ яг сул тал нь их юм бол их олон газрын одоо Япон хүмүүс ч байна те янз бүрийн хүмүүстэй цуг амьдрын гэсэн сул тал байна. Тэгээс Япон хэлээр ярина гэх юм уу те даваа талчаас мэдээж байгаа. За тэгээд жирийн энгийн байрнууд бас байдаг те. Тэгээд дотор байрнууд байгаа. Тэгээд өөрөөс нь гэсэн нөгөө юу өсөл сонирхолтой байна. Тэгээд бас нөгөө ясан гэж үүдэг бажет одоо нөгөө зарцуулагдах одоо мөнгө байгаа тийм мөнгөндөө тааруулаад байраа сонгоод явна гэсэн. За цагийн ажил зуучлалт. Тийм цагийн ажилд бол зуучлалт олж өгнө. Гэхдээ бас нэг асуудал байна. Хилээ сайн сурж ирээрээ огт ямар ч хэл байхгүй хурж ирээд ихэр чинь бас хэцүү. Тэгээд ажлын агуулгын хувьд ч гэсэн үйлдвэрийн ажил болчихно. Одоо тортон дээр үзэлцэн тавьдаг гэдэг ч юм уу. Огт хүнтэй ярихгүй тийм ажил болчихно. Ядаж нэг N5, N4 тийм N4-тэй хүрээд ирэх юм бол нэг дэлгүүрт холддог ч хийдэг ч юм уу тийм. Эсвэл бодолд үйлчлэг хийдэг гэдэг ч юм уу тийм янз бүрийн
өөр ажлууд байдаг шүү. Биеийн дамар цалинаараа өндөр ажлууд байдаг юм байна. Гол нь хэлээ сайн сурч ирэх хэрэгтэй. За дадлагчч байсан хүн ихэнх бэлтгэл явж болох уу боломжтой юу? Энэ дээр явж исэн усуд байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол дадлагч хийж исэн усуудад мэдж байгаа явахдаа 1 жил Японд дадлагч хийсэн бол 1 жилийн хугацаанд Монголд байгаа. Тэгэхээр сурсан юм Монголдо одоо Монгол байгаа хүмүүстээ зааж өгч юм уу тийм гэрээгээр явж явах хэрэгтэй. 3 жил, 5 жил. Тэгэхээр тэр хугацаанд дуусаагүй байж 3 жил Японд байлаа. Монголд ирээд жилч болоо байж за хэлний сургуулиар гарнаа Монголд гарахгүй гэдэг боломж байсан. За нас хамаарах уу? Насны хязгаар. За нас хязгаар байгаа. Нас бол 30 нас гэсэн нэг хязгаар байна. Тэгээ яг гоо ихэнх сургууль нь 31, 32, 33 настай хүмүүс явж ирсэн тохиолдол байна. Энэ нас гол нь 30 нас хүрчээ те одоо яагаад сурах гэдэг юм бэ гэсэн нэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр тэрийн сайн тайлбар өгөөд хүлээж авах гэсэн сургууль нь ингээд өгүүлэх юм бол явж болохын үед бол болно. За шууд сургууль сурдаггүй. За тийм ээ те. Тэгээд дунд сургууль сурч болох уу гэдэг иймэрхүү асуултууд ирсэн байна. Энэ дээр бол болох уу болохгүй юу гэдэг асуулт бол болно гэж бодож байна. За тэгээд тэр нь болохоор бид нар бол хамаагүй юм л та бид нар шиг байгууллагууд энд хамаагүй болоод бид нь мэдээж тэр 10 жилийн нөө их сургууль байна уу тий сургууль руугаа шууд аплай хийгээд орох боломжууд бол байдаг. Англи хэлээр сураад явах ч юм уу тий. Тэгээд энэ дээр болохоор бид нар жоохон хамаагүй юм байна. Болохгүй бол болно гэж бодож байна. За ажлын шугамар гаргахгүй гэсэн асуулт. За ажлын шугамар бол бид нар одоохондоо гаргахгүй байгаа. Манайс сурахаар хүмүүсийг явуулдаг байгаа. Тэгээд ажлын үед бол одоо шинэ 4 сараас шинэ виз гарч байна. Тэгээд ихтэй Японд талдаачлал Монгол талдаачлал нарийн юм бол шийдэгдэг байгаа. Тэгэхээр бидний багцааны энэ жилийн 10 сараас бол эхлэх болох гэж бодож байна. Гэхдээ яг нарийн бол тоочнол шийдэгдэг байна. Тийм. Монгол хэлний бэлтгэлтэй юу? Монгол хэлний бэлтгэл юу нэ? Монгол хэлний бэлтгэлтэй юу гэнэ? Хэлний сургалт байгаа. Тийм байгаа. Тэр цаанаасаа ер нь огт хэл мэдэхгүй хүн бол Японд руу орохгүй гэж ороо ижний 150 цаг бодол үзсэн байх хэрэгтэй гэсэн шаардлага байдаг. Тийм учраас бодол заадаг байгаа. Тийм бодлын сургалт байгаа. Манай онлайн хичээлүүд ийсэн харж байгаа хэрэгтэй. Бид нэг бодол заадаг. За анхан шатны сургалттай юу төлбөрийн талаар тийм. За тийм талын хариулж байна. Анхан шатны сургалт бол байдаг. Манай дээр тэгээд бид нар болохоор төвчлэн сургалт явуулдаг байгаа. 7 хоногийн 5 өдрийн хичээлтэй нэг одоо болохоор 3 цагаар хичээлдэг байгаа. За тэгээд төлбөрөөр гэх юм бол сарын 300 сая төгрөг байгаа. За тэгээд өмнө нь болохоор нэг хүмүүс асууж ирсэн л та яагаад танах юм төлбөр үнэтэй байгаа юм бэ? Асууж ирсэн. За тэр тал дээр би ярьсан. Тэгээд төлбөр бол яг та нөгөө танаар бусад газартаас харьцуулаад үзээрэй зүгээр хэдэн цаг ороод хэдэн төгрөгийн үнэтэй гэдгээр нь л харьцуулаад хараасаа гэж хүсэж байна. Тэгэхээр нэг цагийн хичээлд 4000 төгрөг гэж тооцож байгаа. Тэгээд 300 сая төгрөг болж байгаа. За гэсэн хариулт байна. За тэгээд яагаад ингэж шахаж явдаг вэ гэхээр Японд ирсний чинь дараа болохоор өдөрт 3 цагаар тэгээд 7-5 өдөр хичээлж ороод явна. Яг тэрнтэй адилхан програмаар манайхаар явдаг байгаа. Дээрээс нь 7 хоногт 1-2 удаа яваад бол тийм энэ 5 агуулгын нэг 2 сарын дотор үзэж багтахгүй байсан дээр хотлоо 3-4 сар 5 сар явна. Тэгээд дундаасаа мартна. Тийм тэгэхээр ер нь бол шахаад хэдий бол шахаж ижил ер нь бол янда сурна. Тийм угаасаа тийм юм даа. Тэгэхээр манайх тэгж явдаг байгаа. Тийм энэ дээр нэмээд хэлэхэд бол манайхаар явж байгаа хүмүүс төлбөрөө виза гарсны дараа төлж болно. 7 сарын 9-ээс 5 сарын 22-нд виз гарна. Тэгэхээр виз гарсны дараа төлбөрөө төлж болно. Эсвэргээр нь Японы манга гэж ярьдаг юм да. 10,000-д нэг удаа гэх виз чинь гараагүй тохиолдолд бид нэр сургалтын төлбөр төлөх шаардлага байхгүй. Ийм хөтөлбөр шинэ бид нэр эхлүүлсэн байгаа. За мастерт гармаар байна. Гаргадгүй. Тийм манай дандаа гаргана гэж ярьдаг тийм. За мастерт бол гарахгүй. Тийм нөгөө мастраар бол шууд сургууль руугаа аплай хийгээд Японы дээр англи хэл дээр явж болно. Энэ дээр болохоор бид нэр хамаагүй юм байгаа. Мастраар явахдаа хэлний бэлтгэл өмнө хэлний бэлтгэл сураад мастертад орж болно. Тэгэхэд бол болно бид нэртэй харьцаад явахд болно. Тэгээд ерөнхийдөө гол давуу тал сул тал гэж ярих юм бол ер нь бол мастрыг англи хэл дээр үзэх, Японы хэл дээр үзэх гэдгийг нэг
ялгаа гарч ирэх болов гэж бодож байна. It's 20 hours. За англи хэл дээр үзээ явахаар дутагдaltaй тал бол байгаа. Нэгд болохоор тэтгэлэг дээр гарч ирнэ. Тэтгэлгийн компаниудын гол шаарддаг юм бол ер нь бол мэдээж сургуулийг нь харна, ямар сургууль зорж байна. Хоёрт болохоор зүгээр ярилцлагын шалгалт байхгүй. Япон хэлээр хэлсэн өөрийгөө илэрхийлж байна. Энийг хардаг байгаа. Тэгэхээр энэ дээр нэг ялгаа гарч ирнэ. Хоёрт ажилд ороход мэдээж англи хэлтэй байх бол хэрэгтэй, давуу тал болно. Гэхдээ тэрэн дээр сайн япон хэлтэй биш бол Японд ажилд ороод сайн компанид орно гэдэг бол жаахан асуудалтай. Тэгэхээр тиймэрхүү ялгаанууд бол гарч ирнэ шүү. За дараа нь хэлний бэлтгэлд тэтгэлэгтэй яаж сурах вэ? Тэтгэлэг байхгүй. Тийм, хэлний бэлтгэл дээр бол бодлоо ярихгүй, хэлний бэлтгэлээр бол тэтгэлэг байхгүй. Зарим сургуулиуд манайх тэтгэлэгтэй гэж ярьдаг сургуулиуд байна. Тэр нэг сарын 5,000 yen ч юм уу тийм, тэр нэг монголоор 100 yen маа. Тэрийг бол Японд тэтгэлэг гэж хэлэхгүй. Мастер, бакалавр, тэ доктор гэдэг юм уу тийм, ингээд дэвшээд суралцахаар байдаг тэтгэлгүүд болохоор хамгийн багадаа нэг 50,000 yen-ээс эхэлж байгаа. Тэр нэг сая 200,000 төгрөг байдаг ч юм уу. За ихтэй болохоор нэг 20 маань гэдэг маань нэг 4 сая 500 орчим мянган төгрөгийн тэтгэлгүүд ч гэсэн байдаг байгаа. За энэ дээр нэг асуулт юм дээ. Тэр нь болохоор нөгөө гэр бүлээ хэлний бэлтгэл суралцж явах хугацаанд гэр бүл татах боломжтой юу? За хэлний бэлтгэлээр бол гэр бүл татах боломжгүй байгаа. Хэлний бэлтгэлээ төгсөөд бакалавр мастерт орсныхаа дараа бол болно. Гэхдээ би ч гэсэн яг тэгжсэн зүгээр өөрийгөө нөгөө тэтгэлэг авдаг ч юм уу тийм, ажил хийдэг ч юм уу, нөгөө эхнэрээ аваад явж чадна, гэр бүлийн хүний аваад явж чадна гэдгээр батлах бол шаардлага байна тийм шүү. Болно. Юу хэлний бэлтгэл дээр бол болохгүй. Гэхдээ аяллаа визээр бол гэр бүлийнхний аваад өөрч очиж болно. За энэ болохоор YouTube сувг дээрээс асуулт байна. Японоос шууд үнцэн ажилтнаар шууд ингээд орох, Японд ажаад орох. Японд эсвэл сургууль сураад дараа үнцэн ажилтнаар орох. Тийм ч одоо сүүлийн Монголоос шууд үнцэн ажилтнаар авч байгаа тохиолдлууд бас гараад байна. За тэгээд ерөнхийдөө бол юу штэ Япон хэл мэдэж гэнэ мэдэхгүй байна уу гэдэг ялгаа гэж бодож байна. Тэгээд Монголдоо үнэхээр сайн сураад энэ хоёрын нэгтэй олцсонтай аягүй сайн Японоор ярьдаг болчихсон хүүхдүүд бол ажлаад үзэх гингүү гэж бодож байна. Зүгээр гэж бодож байна. Тийм. Эсрэгээр нь энэ 3-таа ч юм уу тийм энэ 4-төө байж ээж Японд ирээ шууд ажиллана гэдэг бол нэг тийм ажлын агуулгын хувьд ч гэсэн хэцүү ахтаа сайн ажил олдохгүй л ах. Тэгээд тэгсэн доор Японд ирээд жил 2 жил яг Япон хэлээ үзээд орчиндөө сайн дасж агаад ажилд орсон илүү дээр юм болоо даа гэж бодож байна да. Ганц тэр чинь нэг Япон хэлний төвшин тогтоох шалгалт биш, тэр чинь бол зүгээр нэг шалгалт байгаа шүү дээ. Зүгээр яг Япон хүмүүсийн донд нь ороод ажиллаад амьдрал цуг ажиллах гэдэг бол жаахан өөр ойлголттой. Тэгэхээр Японд сурсан дээр гэж би бодож байна. За дараагийнх нь найдвартай юу? Тэгээ найдвартай юу 100% юу гэдэг асуултыг асуугаад байдаг. Тийм би одоо тамаагаар сууж исэн бол тамаагаар визний тамаагаар сууж исэн бол найдвартай гэж хэлээ шүү дээ тийм. Тэгэхээр тийм яриа бол байхгүй, найдвартай юу гэсэн байхгүй. Зүгээр энэ дээр бол яахтай манайх тоо бол ярьж болно тийм ээ. Одоо өнгөрсөн жил нийт 12 хүүхэд. Өнгөрсөн жил 2017 онд өдөөний 12 хүүхэд виз мэдүүлсэн, бүгдээрээ виз нь гарсан. Сая 4 сард болохоор нийт 18 юм байна да. 18 хүүхэд виз мэдүүлээд 16 нь гараад 2 хүүхэд гарааг байгаа. Бид шалтгааны нь бас мэдчихэж байгаа. Нэг хүүхдийн хувьд бол Япон хэл тодорхой хугацаанд үдсэн байсан. Гэхдээ Японы нөгөө нэг төвшин тогтоох шалгалт байдаг тийм. JTS гэсэн хаа шалгалтын дүн жоохон муу байсан. Тэгээд гарааг байгаа нэг тохиолдол байна. Тэгэхээр нэг нь болохоор банкны тодорхойлолтынх нь үнийн дүн нь болохоор угаасаа шаардсан шаардлагаас нь айгүй багаар өгөгдсөн. Тэгээд яагаад тийм болсон бэ гэхээр нөгөө орон нутгийн банкнуудыг тодорхойлох гаргахад янз бүрийн асуудал үүсдэг юм байна. Тэгээд явж хугацаанд амжаагүй юм л да тийм шалтгаанаар 2 хүүхэд унсан байгаа. Тэгээд бус хүүхдүүд нь тэнцсэн. За тэгээд нөгөө юу хэлж байгаа гэхээр тэгээд ерөөдөө гол нь тэр чинь нөгөө ганц бидний нөлөөлөхгүй шүү дээ тийм. Тэгэхээр тухайн хүнээсээ шалтгаалж байгаа. Одоо саяны нэг үндсэн шаардлагууд гэдэг юм уу тийм нас байна. Одоо яагаад сурах гэдэг гэсэн шалтгаан аягүй тодорхой гэдэг юм уу тийм. Тэгээд мэдээж сургууль байгаа. Японд одоо Токиод ихэд 500 гаруй сургууль ашиг байна тийм. Ингээд сургууль нь сайн сургууль уу муу сургууль уу гэдэг чинь мэдээж хамаатай. Манайх бол сайн сургуулиудтай их харьцдаг.
За тэгээд дээрээс нь болохоор бичиг баримт хэр сайн бүрдүүлж ин гэдэг энэ гурван том хүчин зүйл байгаа боломж байж байна. Бидний хариуцлага хүлээх зүйл бол ер нь бичиг баримт бүрдүүлэлтэн дээр бол хариуцлага хүлээн. Тэгээд тэр хүний одоо хүнээс шалтгааллах юмыг болохоор бид нар бол мэдэхгүй. Сургуулийг нь бол мэдээж сайн сургууль бид нар хүнд төгс сайн сургууль олж өгнө. Ийм л зүйл юм байна. Тэгэхээр сайн сургуульд өөрөө бичиг баримтаа сайн бүрдүүлээд өгвөл виз бол гарна. Тэгээд бусад тохиолдолд болохоор тэр хүнээсээ байна те тухайн нөхцөл байдлаасаа шүү дээ. Ийм л зүйл. Виз бол бидний иргэшээ. Энэ жааштай байгаа. За тэгээд ингээд арай болов. Бүртгэлийн хураамжтай юм. Тийм. Бүртгэлийн хураамж гэсэн нэг ойлголттой байгаа шин. Бүртгэлийн хураамж гэж бол байдаг. Тэрнийхтэй сургуулиас авдаг. Тэгээ сургуулиас авахдаа болохоор тухайн хүүхдийнхээ нэр дээр нэг хэмжил ирээд тэрний дагуу албаасаа төлөвлөдөг тийм мөнгө байгаа. Бид нэр өмнөөс нь төрүүлээд бүртгэлийн хураамж аавна гэсэн ойлголт бол байхгүй. За тэгээд тэр бүртгэлийн хураамж сургуулиас авч байгаа бүртгэлийн хураамж сүүлд нь сургуулийн хэлбэрээс хасагдаж тооцогддог тийм дүн байгаа. Тэгэхээр бүртгэлийн хураамж гэсэн ойлголт байдаг. Гэхдээ шууд бид нар дээр төрүүлээд бүртгэлийн хураамж аавна гэсэн ойлголт байна. Албаас нэг хэмжлийн дагуу бол сургуулийн цаанаа яг тухайн хүүхдийн нэр дээр нэг хэмжлэг хийгээд тэгээд бүртгэлийн хураамжлалтын хураамж юм уу тийм. За ингэсээ дуусч байна тийм. За ингэсээ дуустаа тэгээд дахиад асуултууд байвал энэ доор комментээр тийм биччихээрэй. Тэгээд тэр дараа нэг гэж аваад дахиад хариулна. За тэгээд Япон явахаар сонирхож байгаа хүүхдүүд юу ч гэсэн ирээд уулзаараа зөвлөөрөө яриараа. Тэгээд хамгийн гол нь Японд руу сайн яг өөрөө бодож байгаа зориод яг явъя гэж шийдсэн хүүхдүүд бол ер нь бол болдог. Тэгээд явдаг тийм. Тэгэхээр ихэд нэг зөвлөд ирээд уулзаараа. Манай болохоор эрүүл мэндийн яам Шангрилагаас талбай орох зам дээр эрүүл мэндийн яамны замын эсрэг талд Аюут Тааврын 805 доод байж байгаа. Тэгээд бид орой хүртэл суудаг учраас өдөр 12 гэж цугладаг байгаа. 12-оос 9 цагийн үед. Тэгээд хагас бүтэнсээ өдөр бас мессеж бичээд ингээд заавал хариу бичээд ирээд байгаа усуд бас байгаагүй. Яг өршөөгөөр хагас бүтэнсэнд бол бид нар бас амардаг байгаа. Тэгэхээр хариу аль бол хариу бичиж байгаа. Хариу бичиж чадахгүй байх, чадахгүй байх. Жаахан хариуг нь удаах үе байна. Зүгээр ойлгоорой. Нэгдгээс 5-ны хооронд өдөр 12-оос орой 9-ийн хооронд аль болох хурдан чадлаараа л хурдан хариу бичиж байгаа нэг юм байгаа шүү. За тэгээд амжилт хүсье те. Гоё явахаар сонирхож байгаа бол их гоё орон ирээрээ. За баярлалаа.